Өдрийн үзэгчдээ та бүхэн амралтын өдрөө аялахтай сайхан өнгөрүүлж байна уу? Их Орон телевизийн амралтын хөтөлбөрийн 8 гарагийн дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Тэгэхээр амралтын өдрийн хөтөлбөрөөр үзэгч та бүхэндээ гэр бүлийн бүхий л гишүүн бүрт зориулан за хэрэгтэй мэдээлэл зөвлөгөө зөвлөмжүүдийг бас хүргэдэг байгаа. Ингээд өнөөдөр бас амралтын өдөр 8 гараг байгаа. Тэгээ бид нар бас нэгэн хотгонд ирсэн байна. Тийм ээ үзэгчид маань хараад мэдэж байгаа баха. Тэгээд өнөөдөр цаг агарын хувьд бас их сайхан байна. Тэгээд хүмүүсээс амралтын өдөр учраас гадаа сайхан дулаарж байгаа учраас бас гэр бүлэрээ гадуур маш их зугаалж байгаа, сэлтгэн гарч байгаа, хүүхдүүдэд салхилуулж байгаа харагдаж байна. Өнөөдөр чинь 4 сарын 2-нд тэгээд 4-р сард ерөөхдөө бас нэлээд хална дулаан болно гэсэн ийм мэдээлэл үзүүлэлт хэлсэн байгаа шүү дээ тийм ээ. 25 хэм хүртлээ дулаан байна гэсэн. Гэхдээ энэ бол одоогоор бол зүгээр там бүтүүдээ байгаа юм байлээ. Гэхдээ ер нь бол хаврын цагт хамгийн их даарч өвчин тусдаг гэсэн шүү дээ. Тийм учраас бас гадаа дулаахан байна гэж нэг хувцлахгүйгээр байх хэрэгтэй. Их хувцлахгүйгээр бас дулаахан хувцлаарай гэж бас нэвтрүүлэг хийхэд үзэж та бүхэндээ зөвлөмөр байна. Магадгүй хүмүүс нөгөө хаврын үйлрэл дулаахан юм чинь ингээл айгүй нэнгөө хувцтай гардаг баг. Тэгэл оройн юм уу өглөө нэг сэрүүхэн одоо салхитай байдаг. Жиндээ даардаг шүү дээ. Жиндээ дараад хатаа танаа авах тохиол зөндөө байдаг. Ерөнхийдөө цахим мөрсөн ч гэсэн өвөл ханиад төрөөгөөж хавар хүчтэй гэсэн тийм одоо комедиуд бол маш их бичигдсэн байна лээ. За ингээд өнөөдөр 8 гарагийн дугаараас дэлхийн хамгийн нэг хамгийн ихэнд үзэгч та бүхэндээ хүргэдэг байгаа. Өнөөдрийн бид хамгийн амгийн булангаараа за Европ ТV-ийн хамгийн том хот болох Москва хотын талаар үзэгч та бүхэндээ мэдээлэл хүргэж байна. За Москва гэхээр хамгийн түрүүнд улаан талбай талхад бодог шүү дээ хүмүүс. За жил дугны баяр одоо Ялтын баяраар улаан талбай дээр Орос орон за тэгээд маш олон сарын дараа тий маш олон орон бол баяраа тэмдэглэдэг байгаа. Тэгээд тун удахгүй бас энэ түүхэн Ялтын баяр бол тохиох гэж байна. Оросын одоо нийслэл Москва хотын хувьд бол ерөөхдөө одоо Оросын холбооны улсын бүхий л одоо бизнесийн төв, банк салбарууд за тэгээд одоо улс төр урлагийн одоо том театрууд тэгээд маш олон одоо том барилга байгууламжууд томоохон одоо төв офсууд бол баригдсан гэдгээр их алдартай юм хот байгаа. Москва хотыг бас дэлхийн одоо жишгүүдээр юугаар нас илүү гэж үзэх вэ гэхээр бол яг метроны ачааллаараа хамгийн их байдаг юм байна. Одоо маш их метротой тэгээд хүмүүс бас метрогоор маш их үйлчлүүлдэг. Дэлхийн улс орнуудаас хамгийн их метрогоор үйлчлүүлдэг ачаал ихтэй хотоороос шалгарсан байдаг юм байлээ. Би бас нэг мэдээлэл үзсэн юмнээр Москва хот метрогоор дэлхийн эхний 3-т орсон байсан байна. Тийм одоо метроны үйлчлэгээгээсээ гадна өөрөө зохион байгуулалтаараа нэлээд үнэхээр одоо шилдэг метротой гэж гарсан байсан. За ингээд үзэгчдээ Алтан хот хэмээн нэрлэгдэх Москва хотоор хамтдаа аялцгаая. Оросын холбооны улсын нийслэл Алтан Москва хот. Нутаг дэвсгэр засаг захиаргааны хуваар ямар нэгэн мужид хамаарагдахгүй 2015 оны тоолгын дүнгээр 12 сая 197,596 мянган оршин суугчтай гэж бүртгүүлсэн байна. Үүнээс үзвэл Орос болон Европын тэргүүн дэлхийн 10-т ордог томоохон хот юм. Дорнод Европын тэгш талын төв хэсэгт Москва голын нэрт байршсан. Оросын эзэнт гүрнээс бусад Москвагийн Вант улс, Оросын Хаант улс, Зөвлөд Орос улс, Зөвлөд Холбоот улсын гэх урдын 4 улсын нийслэл байсан түүхтэй. Европ ТV дэх хамгийн том хотод тооцогддог бөгөөд газар нутаг нь дэлхийд дээгүүр чигсэн. Москва улсынхаа улс төр эдийн засаг, шашин, санхүү боловсрол тээврийн төв юм. Оросын холбооны улсын ерөнхийлөгч албан ажиллаа явуулдаг Кремль мөн энд оршдог. Москва нь эдийн засгийн томоохон төв бөгөөд дэлхийд тэр бунтныхаа тоогоор тэргүүлдэг. 2007 онд амьдрахад хамгийн их өртөгтэй хотоор дэлхийд 2 дахь шилдэ шалгарсан байна. Маш олон шинжлэх ухааны хүрээлэн, боловсрол, спортын байгууллагуудтай Москвада маш нарийн зохион байгуулалтад тээврийн систем үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүний дотор уран барилга, зургаарын алдартай дэлхийн хамгийн их ачаалтай томоохон метро байд юм а.
телевизийн амралтын хөтөлбөрийн 8 гарагийн дугаартай хамт байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн хүрх мэдээлэл их сонирхолтой мэдээлэл байгаа. Тэгэхээр өнөөдрийн нийгэмд бас хүмүүс маш олон төрлийн зүйлийг хэрэгжилж олон төрлийн зүйлээс кайф авдаг болсон байна. Үүний нэг кайф авдаг зүйл бол кофе болсон байна. За тэгэхээр кофе гэхээр хүмүүс бас сайн талтайг нь ч мэднэ, муу талтайг нь ч мэднэ. Гэхдээ одоо бидний хүргэх гэж байгаа мэдээлэл бол кофе заавал уух ёстой шалтгаанууд гэж бас байдаг юм байна. Ямар үед кофе уувал одоо биеийн сайн байдгийн, алжаалыг тайлтын, стресс гаргаж одоо сэргээд ич гэдэг юм уу те. Олон төрлийн зүйлүүд бас байдаг юм байна. Чиний хувьд кофег ер нь сайн гэж бодож байна уу, муу гэж бодож байна уу? Кофег ер нь яг одоо хэрэглээгээд харуулаад хэрэглэх юм болох байх гэж байна. Түүнээсээр кофег одоо хэтэрхий их уух ч юм уу, огт уухгүй байх ч юм уу бас одоо бие сөрөмлөд үзүүлэх ч юм уу те. Ер нь ингээд зарим одоо түүх мөгөн дээр янз янзын зүйл байдаг л да. Кофе ууж ажилладаг залуучууд ч байна. Тэгээд нөгөө Европуудын өөрсдөө яг өөрсдийн өдөр тутмын хэрэглээний кофе за тэгээд Монголд орж иж байгаа кофе хоёрын дундаас ялгаа байдаг багт би боддоо шүү дээ. Гэтэ ерөөхдөө таруулаад хэрэглэх. Чанарын ялгаа тий. Чанарын ялгаа байдаг гэж бодож байна. Гэтэ яг таруулаад хэрэглэх дөрмөхгүй зүйл байхгүй баг. Би ихтэй нэг тийм айхтар бол кофе уудаг. Хаяа ер нь нойр өрсөн үедээ ч юм уу жоохон тийм ичвч ах тийм зоригтойгоор л уудаг шүү. Яалтчгүй сэргээдэг тийм биз. Тэгэхээр яг одоос кофе уух дуртай. За кофе уувалаас зөв байд юм болов буруу байд юм болов гэж бодож байгаа хүмүүс ахын бол наашаа анхаарлаа хандуулад манай мэдээллийг мэдэж аваарай гэж хэлмээр байна. Ингээд кофе уух 10 шалтгааныг үзэгч та бүхэндээ хүргэе. Кофе уух 3 шалтгааны тухай анхаарлаа хандуулъя. Мэдээж бид сайн талаас нь нутагдсан 3 сайн мэдээллийг танд хүргэх болно. Нэгдүгээрт хавдрын эсрэг хамгаалалт. Америкийн нэгдсэн улсын Фрид Ханчонсны нэрмжит хавдар судлалын төвд хийсэн судалгаагаар өдөрт 4 буюу түүнээс дээш аяг кофе уусан эрэгтэй хүнд төрөө булчирхайн хавдар тусах боломжийг 59% багасгаж байгааг баталсан байна. Шалтгаан нь кофеинд антиоксидант ихээр агуулж байгаа нь тэргэн. Тэгвэл кофений тогтмол өндөр хэрэглэдэг хүмүүс төрөө булчирхайн хавдараас сэргийлэхээс гадна илгэний хавдар, хорт хавдар тусах магадлал 50% буурж байгааг бүгд найрамдах Хятад ард улсын судлаачид дэлхийн нийтэд дэлгээд байгаа юм. Түүгээрч зогсохгүй Канадын эрдэмтэд кофений өндөр хэрэглээтэй эмэгтэйчүүдийг хөхний хавдар үүсгэхээс тодорхой хэмжээгээр багасгаж байгааг ч дэлгэсэн байна. Хоёрдугаарт тарих мэдрэлийн систем. Кофеинд агуулгаддаг өнөөх антиоксидант нь Альцгеймер өвчнийг тусах магадлалыг үлэм хэмжээгээр бууруулж байгааг судалгаагаар нотсон байна. Тэд 65 ба ойролцоо насны хүмүүсийг кофе уудаггүй гэж бүлэг туваан 2-4 жил судалсан байна. Тэдний олж мэдснээр кофе уудаг бүлэг нь ой санамжаан алдахгүй байсан боловч кофе уудаггүй бүлэгт нь эсрэг үйл явц ажиглагдсан байна. Гуравдугаарт зүрх. Америкийн нэгдсэн улсын Америкийн зүрхний ассоциац гэх байгууллагаас эрхлэн гаргадаг сэтгүүлд өдөрт 3-аас 5 аяг кофе уудаг хүн зүрх судасны өвчин тусах магадлал хамгийн бага байгааг нотолсон байна. Төв Европын эрүүл мэндийн сэтгүүл гэх сэтгүүлд тогтмол бага хэмжээгээр уудаг эрэгтэй хүнд тархины цус харуулт өгөх магадлалыг 12% багасгаж байгааг дэлгэсэн бол дунд хэмжээгээр уудаг хүнд 14%, их хэмжээгээр уудаг хүнийг 17%-аар багасгаж байгааг харуулсан байна. Эх орон Монголын үндэсний телевизийн амралтын өдрийн хөтөлбөртэй хамт байгаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгээрээ үзэгч та бүхэндээс хэрэгтэй мэдээлэл зөвлөгөө зөвлөмжүүдийг хүргэж байгаа. За одоо харин үргэлжлүүлэн спортод хорхотой залуус наашаа анхаарлаа хандуулаарай. Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн талбайд ширүүн тоглолтууд өрнөж байна. Тун удахгүй Филиппийн тоглолт эхэлнэ. Филиппийн одоо байрны төлөв хүсэлтэй мөр үнэхээр ширүүн байна. Яг энэ өдрүүд бол Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн талбайд ширүүн тоглолтууд өрнөж байгаа талбайд бас шилдэг тоглогч Кевин Дурантай холбоотой мэдээлэл билдсэн байгаа. Тэгээд тоглогч нар өөр нэг тийм дугаараа авсан бас тийм онцлогуд байдаг юм уу? Одоо тэр дугаарыг цаанаас нь ингэж оноож өгдөг юм уу? Эсвэл одоо би тийм дугаарыг авмаар байна гэдэг дугаартай болд юм болов уу? За энэ дээр янз янз байдаг. Тухайн тоглогч үнэхээр тэр багтаа ирээд одоо тухайн дугаартайгаа тоглоод үнэхээр гайхамшигтай өндөр амжилт үзүүлээд тухайн багаас одоо хамгийн өндөр амжилт гаргах юм бол багийнх нь тэр дугаартай мөнхөлдөг. Өөр багийн тоглож ирээд өөр хүн ирээд гэсэн тэр дугаартанд тоглохыг боломжгүй мөнхөлж үлдээдэг байгаа. Зарим тохиолдолд рүүки тоглогч нар бол өөрсдөө дугаарыг одоо тий тасч байгаа чинь багийн эзэд өөртөө санал болгодог байгаа. Янз янз. Монголын үед яа тий? Монголын хувьд ч бас их янз янзтэй одоо дугаараа мөнхөлсөн эмчилдэг тоглогч нар зөндөө байдаг шүү дээ. За ингээд үзэгч та бүхэн дараах мэдээлэлтэй анхаарлаа хандуулна.
NBA-гийн суперод Кевин Дурант яагаад 35 дугаарт тоглох болсон тухай түүхийг та мэдэх үү? Мэдэхгүй бол анхаарлаа хандуулаарай. Сагсан бөмбөг тайлбарлагч Идрүү уган өөрийн фэж цахим хуудсанд энэ талаар нийтэлж. Дурант хэлэхдээ энэ бол миний хувьд их эмзэг сэдв. Гэхдээ би түүний төлөө бүхнийг хийдэг гэж анхны сагсан бөмбөгийн дасгалжуулагч Чарльз Греганд урсан хэлсэн байдаг. Том чаки хожтой Чарльзтай Дурант 8 настай байхдаа анх танилцж сагсан бөмбөгийн суурийг заалгаж амьдралынх нь багш болсон товч түүхтэй. Тэд хамтдаа тоглолтууд руу явна, кино үзэн, халаасны мөнгө хэрэгтэй үед Крейг үргэлж тусалдаг байж. Хэдий саятан болсон ч Кевин үнэтэй супер хурдтай жижиг машин ундаггүй, харин гэр бүлийн ван машин ундаг. Яагаад гэвэл багадаан Крейгийн машинд багаараа чигсэлдээд явдаг дурсамжаа санагалцахын тулд юм. Ядуу хороолын хүүхдүүдэд том чаки өргөж тусалдаг байж, аливаа тэмцээнд ороход өмсгөл хэрэг болно. Тэр боломжийнхон хэрээр авч өгнө. Дурант шиг ганц бие ээж дээр өссөн олон хүүхдүүд байсан учраас заримдаа гэртээ хонуулна, хооллоно. Тоглолтонд хожигдсон ч тэр багийнхаа бүх хүүхдүүдийг тэр тоглолтын одон байсан юм шиг магтаж, сэтгэл зүйн дэм өргөж өгдөг нэг юм байсан гэдэг. Дурантын нэр хүндөөсч өссөн ахлах сургуульд орж тоглох боломж олон байсан ч тэр өргөж дасгалжуулагч Крейгийнхэн баг тоглосоор л байж. Гэвч нэг өдөр тэр боломж нь үгүй болов. Дурантыг Ог Хил академид бэлтгэлтэй байх хойгоор Крейг хідэн найз нартайгаа байрны гадаа яриа өрнүүлж хөөрөлдөө зогсож байж гинт олонний дунд маргаан болж буун дуу тас хийжээ. Цагдаа нарыг хэргийн газар дээр ирэхэд том чаки амьсгал хураасан байв. Тэр 35 настай байсан юм. Итгэмээргүй мэдээг сонссон Дурант би юу гэж бодохоо мэдэхгүй байсан. Тоглоом шоглоом байлгүй дээ гэж бодсон. Тэр ямар ч шалтгаангүйгээр амиадсан гэж харамсан хэлсэн байдаг. Харамстай үйл явдлаас 1 жилийн дараа Кевин Дурант Техасын их сургуульд элсэн орж 35 дугаартай тоглох болсон юм. Крейгийн алгаас хойш 5 жилийн дараа Дурантын 35 NBA-гийн хамгийн их борлуулалттай өмсгөлүүдийн нэг болж Техасын их сургуульд дугаарыг нь мөнхөлсөн юм. Дурантын санаачлагаар Крейгийн өдөрлөгөнд явсан олон тоглогчид 35 дугаарыг өмсөж хүндэтгэл үзүүлсэн байдаг. Крис Бравсвелл гэдэг тоглогч өөрийн намтарт Крейгийг эцэг гэж бичсэн байдаг. Аавгүй олон хүүхдүүдийн аав нь болж ирсэн буянтай залуу тэр байсан юм. Хэрвээ Чарльз Грег гэдэг эрхэн байгааг бол Кевин Дурант гэж бид өнөөдөр дуулахгүй л байсан байх. Гэтэ одоогор бол одоо энэ Баатар маань бас жоохон бэртчээд байгаа. Бэртлийн бол масуу талбайд гарахгүй байгаа. За өөрийнх нь одоо хүчин зүтгэж байгаа энэ тоглож байгаа алтан мужийн дайчд өнгөрсөн пүрэв гарагийн өглөө бас жинхэнэ одоо өрөнд бүсийн хамгийн шилдэг өрсөлдөлтийн нэг Сан Антонио Спурс багийн талбайд ажлын тоглож сонирхолтой тоглолтыг үзүүлсэн байгаа. Тэгээд яг одоо бол бас Кевин Дурантын одоо шинэ багтаа ирээд тоглож байсан. За тэгээд яг өөрийнхөө одоо хуучин баг Okies үгүй Oklahoma City Thunder багийн талбай дээр тоглосон нэг тийм сонирхолтой үзэгчдийн хоорондох жоохон зөрчилдөөн айгүй тийм сонирхолтой бичлэг хэлсэн байна. За ингээд торгоо агшнуудын бичлэгээ самтай сонирхъя. 6 of 7 from downtown. Oladipo is fouled by Durant. Good pump fake by Victor Oladipo. Kevin Durant in this first half with 29 points. And now you see him, Marv, he's talking to the bench. And this is, you know, only Adams is on that team and Collison there. But, you know, oh, there we go. He's talking to Cantor. And Cantor needs to be quiet because you just got on his train last year. That's what I mean. Cantor doesn't know how to take up for Westbrook. You sit on the side and you be quiet. As Adams just patted him and said, be quiet. Lost possession. How you like me now? Y'all remember what you said? I heard what you said when and especially if you're not on. Ball knocked out of bounds. They say last touch by Oladipo. Crowd wanted a foul on Clark. Curry races it up, pulls back against Adams. That's a two-pointer. It's good. 14 for Curry. The lead is 20, largest of the night. Those are the right plays. The difference is you don't have shooters stepping in the shots. Durant fouled by Robertson, then has words. They're going to count the basket. Now Durant and Robertson go forehead to forehead. Durant still talking to him. The official's getting in the way. Durant obviously felt the foul was a little over the line. The former teammates jawing at each other. He couldn't have been complaining about how hard that foul was. And that's not a hard foul. He fell hard into the stanchion, but... Right.
Амралтын хөтөлбөрийн ням гарагийн бол та бүхэндээ зайсангийн бурхан багшийн цэцэрлэг түрээлэнгээс өргөжлөн хүрч байна. Ингээд энэ байрлаж байгаа бурхан багшийн цэцэрлэг түрээлэнд бол номоо будаа төв байрладаг байгаа. Тэгээд номоо будаа төв нь бурхны одоо сургаалыг майн мэгзмийг их хэл дээрээ яг монгол их хэл дээрээ уншлагаар их онцлогтой ялгаатай юм төв байд юм байна лээ. Тэгэхээр өнөөдөр бас ням гараг буюу амралтын өдөр учраас гэр бүлээрээ сайхан цагийг зугаатай хөвгөлтөд өнгөрүүлж явах шиг байна. Энэ хүүхдүүд маш их дугуй ундаг болсон юм уу гэсэн бодол төрж ийн маш их дугуй унж гэр бүлээр их гоё нэ. Тэгээд бас мэдээж Монгол улс чинь өөрөө шарын шашинтай улс учраас тэгээд энэ бурхан багшийнхаа хөшөөнд маш их ийж бас хөгшчүүлэн ирж маш их сүүргэж мөргөж залбирдаг юм байна. Урд нь сайн ажиглаж байгаагүй юм байна тий. За ингээд үргэлжлүүлэн үзэгч та бүхэнд хөгжим мэдээллийн химнэл булангаа хүргэх гэж байна. За энэ удаагийн химнэл булангаараа бид регийн урсгалыг онцлсан байгаа. Регийн урсгалын талаарх мэдээллийг өгнө. За тэгэхээр регийн урсгал бол ерөнхийдөө 1960-ад оноос Ямайка улсаас үүсэл гаралтай. За ийм урлаг юм байна. За тэр дундаа бас энэхүү урсгал нь бас энэхүү урлаг нь ямар урайтай вэ гэхээр за өнөөдрийн нийгэм зориулаад инх тайван амар амгалан за тэр дундаа хүн хүнээ хайрлах, бусдыг хайрлах, хүндлэх тухай одоо дуулдаг, бусдад урайлдаг ийм урлаг юм байна. Ер нь харахаар л мэдэгддэг. Эмишн хөтлөөр өөрсдөө тийм ээ. Өсний засалтанд хүртэл одоо залуучуудын бол одоо яг тийм нэг имижийг бол бүрдүүлсэн. За регийн урсгалынх гэх юм бол нэг тодорхой хэмжээний одоо тий гадна талаас нь хэн ч харсан энэ тэр урсгалын дуучин байна, урлагийн сонирхч байна гэдэг мэддэг болсон шүү дээ. Тэгээ манай Монголд бас регийн урсгалаараас уран бүтээлээ тойруулж байгаа маш олон одоо хамтлаг дуучид, уран бүтээлчид бас гарч байгаа юм байна лээ. Тэгээд бас яг энэ чиглэлийг бас сонирхдаг. За тэр дундаас регийн урсгалын талаарх одоо мэдээллийг авъя гэж бодож байгаа хүмүүс ахын бол нааш анхаарлаа хандуулаад регийн урсгалын талаарх мэдээллийг аваарай. Регийн хөгжим нь 1960-ад оны сүүлээр Карибын арлын Ямайкад үүссэн бөгөөд Ямайкийн уламжлалт дуу, үндэснийхээ маягийг эхэн үеийн ска болон рокстеди хөгжмийн урсгалтай хослуулан үүссэн юм а. Реги гэдэг нь Испани хэлний хааны хөгжим гэсэн үгнээс үүсэлтэй. За реги хөгжим маань ерөөдөө Африкаас үүсэлтэй. Тэгээд Африк болон Ямайкаас ерөн төлөвлөгөө их хүчээ авсан гэж хэлж болно. 60-ад оны сүүлээс нэлээд эрчийг авч гарч ирсэн. Тухайн үеийн 60-ад онд эрчийг авч гарч ирэхэд ямар уран бүтээлчд байсан бэ гэхээр Боб Марли, Jimmy Cliff, Peter Tosh гэх мэт хүмүүс бол байсан. Үндсэн чиглэлүүд байна л да. Реге хөгжим яг юуг өгүүлдэг вэ гэхээр юуг дуулдаг вэ, юуг харуулах гэж зорддог вэ гэхээр үндсэндээ миний ойлгодгоор шүү дээ тий. Их тайвныг бэлэгдсэн урлаг. За хайрыг дуулдаг тий. Хайр гэдэг нь хайр сэтгэлтэй хайр биш л дээ. Зүгээр ер нь бол хүн төрлөختний хайр тий. Бид нэр хайрыг илүү тий мэдрэх ёстой гэсэн чиглэлээр дуулдаг. За тэгээ бас нийгмийн сэдвтэй урсгал гэж явдаг байхгүй. Өөрөөр хэлбэл бас яг одоо хипхоптой маш ойролцсон гэвэл яг нийгэм рүүгээ хандсан хандлагатай бүтээлүүд гаргадаг. Тэгснээр нийгмийн одоо тэршээ чиглүүлэх хүч болж явдаг ч юм уу тий. 1930 онд Ямайкад дэлгэрсэн Растафариан хөдөлгөөн бол регигийн нэг хэсэг юм. Энэ хөдөлгөөн нь арьсангор ялгаруулах үзлийг зогсоох, байгаль дэлхийгээ хайрлах, инх тайвны түгээн дэлгэрүүлэх үзэл бөгөөд ихэнх үеийн реги уран бүтээлчдийг Растафиан илтгэгчнэр хэмээн дүгнэдэг. Растафари гэдэг юу болохоор шашны нэг төрөлтэй Этиопийн тэр тэмцэгч өдөрдөгч Хайли Селаси гэж хүний ерөөхдөө номлодог тийм шашин гэж л явд юм байлээ. Яг хөө регед ягаад энэ юм орж эхэлсэн бэ гэхээр ерөөхдөө Ямайкчууд Растафари шашныг айгуу тийм нутагшуулсан. Этиопийн хааныг одоо бурхнаа гэж үздэг ч юм уу те. Бурхны хүү гэж сургаал яадаг ингэ төгсөн. Тэгээ Ямайкта тэр насрыг хөгжөөд Боб Марли яг тийм хүн байсан. Тэгээд нэг юм байшинтай тэнд нь дуугаад хийдэг, гадаанаас тоглож идэг, хөл бөмбөг тоглож идэг, сургаалаач ингээд номлолооч айлдж идэг тийм байшинтайс. Ерөнхийдөө бол Боб Марли яг Растафари гэдэг шашныг бол ингээд тэг ойлголтыг дэлхийд түгээж өгсөн болов. Уг нь бол дотоодын тийм хөлөө байсан байх гэж байна.
Тэгээ энэ бол ердөөсөө регги хөгжим шүү гэдгийг бэлэгдсэн ийм ойлгомжтой баг хүн болгон мэддэг өнгө болов уу гэж бодож байна. Африкийн ихэнх улсын туганд байдаг. Тэгээд яг регги угаасаа боолуудын орн гэсэн үг шүү дээ. Регги чинь дан харууд байдаг. Реггийг нь Ямайк чинь дан харууд байдаг. Тэгэл Африкаас ирсэн хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд тэр өнгийг ашигласан баг. Ер нь бол Африкийн өнгө гэж ойлгодог. Улаан өнгө бол эрч хүч бэлэгддэг. Тэгээд шар өнгө болохоор нарыг бэлэгддэг. Мэдээж нар байхгүй бол юу ч байхгүй гэсэн тийм учраас нарыг бэлэгддэг. Ногоон өнгө болохоор байгаль дэлхий, их дэлхий гэсэн тийм уялдаа холбоотойгоор бэлэгдсэн надад хамгийн их таалагддаг. Гэхдээ яг үдэ бид нар чинь улаан өнгийг эрч хүчээр төсөөлдөг. Ногоон өнгө бол байгаль, их дэлхий, шар өнгө бол нар ч юм уу. Ер нь ямар юугаар ч тайлбарлаж болно. За шар өнгө. Африкт асар их байдаг алт. Тэ. За ногоон өнгө мэдээж байгаль. Улаан өнгө. Энэ хоёрыг хамгаалах боолчлолын төлөөх цус тэмцэл. Тэгэхээр нийгэмтэйгэж холбогддог, байгальтайгаж холбогддог энэ утгаар нь би ойлгодог. $1970-ад оноос регги нь Америк, Аз, Африк гээд дэлхийд дахинаа тархсан бөгөөд энэ үеийг регги өвчмийн алтан үе хэмээн нэрлэдэг юм. Алтан үеийн гол төлөөлөгчд нь The Wailers, UB40, Midnight зэрэг хамтлагууд ордог юм. Регги хөгжмийн урсгалт ихэвчлэн бөмбөр, гитар, бүрээ, цохор хөгжим зэрэг хөгжмийн зэмсгүүдээр удаан хэмнэл гаргаж тоглодог юм. За регги урсгалт маань одоо мэдээж амьд хөгжим бол байгаа. Тэгээ бүхэл амьд хөгжимд ордог, бүхэл хөгжмөд ордог. Бөмбөр гол яг хэмнэл гэхлээр бөмбөрийн нарийн тоглолттой. Тэгээд гитар бол мэдээж орно. Тэгээд клавиш тэгж ордог. Бөмбөр болон бэс гитарны хэмнэл хэмжээ тоглолт мэдээж маш их ур чадвар шаардсан байдаг. Баасын тоглолт их гоё, бараг соёл юм шиг л муугаар ярихад аюу гоё чамин тоглолттой, баас нь гоё тоглолттой. Тэгээд бөмбөр нь гоё тоглолттой байдаг. Тэгээд мэдээж даралт хөгжим байна. Тэгээд даралт хөгжим гитараад нь болохоор үндсэн нөгөө хэмжээг аваа явуулдаг. Хамгийн гоё чимдэг зүйлсүүдийн нэг бол одоо труба, одоо үлээвэр тийм хөгжмийн зэмсгүүд ер нь ордог. Тэгээд мэдээж бонго, голдуу акустик хэлбэр дээр бонгоор ер нь явцдаг. Тэгээд дандаа их хвчлээ хах стайлтай доонуудтай тийм л байдаг да. Регги урсгал өөрөө нэг тийм бүгдээрээ нэг адилхан юм шиг хэмнэлтэй л дээ. Бүгдээ адилхан нэг хэмнэлтэй. Бүгдээрээ нэг адилхан хэмнэлтэй. Цаг. Анх 1967 онд Rocksteady урсгалаар уран бүтээлээ төрөвдөг Toots and the Maytals хамтлагийн дүүдээ регги хэмээх дуу гаргасан нь анхны хит регги дуу болж чадсан юм. 1968 онд регги уран бүтээлч Derek Morgan регги бол Rocksteady-гээс илүү хурдан хэмнэлтэй, скаг бол илүү өргөн цар хүрээтэй хэмээн дүгнсэн юм. Сонсогчдын хувьд бол зүгээр сонирхоод ингээ явахад айлч улсад ер нь бол массыг хамарсан урсгал бол биш. Хамгийн сайн хөгжсөн орн нь бол Ямайкийг бол мэдээж ойлгомжтой. Ямайктай бол ярих юм байхгүй. Бусад оронд бол Японд их сайн хөгжсөн. Англид нэлээд дэлхүү, Германд дэлхүү, Европын орнуудаар ерөөхдөө нэлээд хөгжсөн. Гэхдээ ер нь бол бас л массыг хамарсан урлаг биш.
цөөнхий. Бүхэл улс орнд. Манайд ч гэсэн тиймэрхүүгээр хөгжиж эхэлж байна. Гэхдээ надад их таалагддаг тэр нь массыг бүтээл ямар нэг юм ингээ массыг хамрахаараа хит их арилжааны болоо явцдаг тий. Яг гой нөгөө үндсэн мөн чанараа алдчихдаг юм шиг санагддаг л да. Регги урсгал нь орчин үеийн дэлхийн ганцаар бүр өөрийн хэм маягаар гаргасан юм. Дэлхийд дахинд энэ урсгалыг түгээн дэлгэрүүлсэн хүн бол бидний сайн мэдих регги хөгжмийг үүсгэн байгуулагчдын нэг болох Боб Марли юм. Түүнийг Time сэтгүүл 20 дугаар зууны түүхэн нөлөө үзүүлсэн 200 хүний нэгээр нэрлсэн байдаг. Дуучин хөгжимчин ая зохиогч Роберт Неста Марли буюу Боб Марли нь 1945 оны 2 дугаар сарын 6-нд Ямайкийн далайн эргийн нэгэн хотод төржээ. Ямайкийн хөдөөний нэгэн тосгонд өссөн тэрээр 16 наснда Джон Хигстэй хамтран анхны дебют Judge Not single гаргаж байсан байна. Тэрээр 18 наснда найзуудтайгаа ska, rocksteady ба reggae стилээр уран бүтээл хийдэг The Wailers, Bob Marley and The Wailers хамтлагаа байгуулан дуучин гитарч хийдэг байсан ба түүнийг регги хөгжмийг үнслэгч гэдэг утгаар нь олон хүмүүс сайн мэддэг төдийгүй дэлхийн дахны дуу хөгжмийн хүрээнд Ямайкын гих тодорхойлолтой нэгэн төрлийг оруулж чадсан гайхалтай нэг юм. Don't worry. Be happy. Don't worry, be happy. Регги урсгал Боб Марли чинь дэлхийд маш ихээр 70-аас 80 онд аягүй түгээсэн шүү дээ. Тэ алтан үеийн тэ яг Боб Марли эд тэр нөө юу аялан тоглолтоор явж исэн үеуд дэлхийн нийтээр аягүй хошуурж исэн. Регги хөгжмийн загалмаас эзлэг Боб Марлийн тухай хүн болгон ярьдаг, хүн болгон мэддэг Боб Марли. Энэ бол регги хөгжмийн загалмаас эзлэг. Landlord say your rent is late. He may have to litigate. Don't worry. Be happy. 1984 онд буюу регги дуучин Боб Марлиг нас барснаас хойш 3 жилийн дараа гарсан Legend цомог бүх цаг үеийн шилдэг борлуулалттай регги цомог болж дэлхийд даяар нийт 12 сая гаруй хувь борлогдож байсан юм а. 1993 онд Боб Марлиг Rock and Roll Hall of Fame хэмээх нэрлсэн бөгөөд Time сэтгүүлээс Боб Марли The Wailers Exodus цомгийг 20 дугаар зууны шилдэг цомгоор нэрлэж байсан юм. Let me tell you, if you're not wrong, where everything is alright, so we're gonna walk through the roads of creation. We the generation tried through great tribulation in this exodus.
За реге дуу хамгийн анх Монголд гарч ирсэн гэх юм бол 80-ад оны хамтлагуудын аянуудаас реге регистр байдаг байхгүй юм. За гэсэн тэ хэмнэлэн айз мөргөө алтан зул гэдэг дуу байна тэ. Жишээ нь тэгээд эднийг бол баг үүсэл гэж хэлж болохоор. Дээдлийн ангийн курсын ах нар сонсдог байсан 10 жил байхад. Тэгээд тухайн үед ах нар өөрсдөө бас нэг хипхоп хамтлагтай. Тэгээд би бас тухайн үеийн нөгөө яг аймгийнх л да тухайн үеийн аймагуудын хамтлагийн тоглолтуудыг хөдөлдөг нэг уралдаан тэмцээнүүдийг хөдөлдөг. Тэр дундаас зүгээр намайг реге хөгжимд оруулсан гэж ярих уу да. Тэмүүл ингээд авах байдаг. Тэр ах ихтэй хипхоп хамтлагтай байж байгаа дараа нь реге хөгжим сонсоо. Тэгээд ерөөсөө реге хөгжим их дуртай болсон. Одоо хүртэл сонсдог. Регег анх яг сонссно гэвэл манай нэг найз надад нэг флашн дээрс дуу авчирсан. Дуунууд. Тэн дотор нь Bob Marley-гийн Uprising гэж цомгон байсан байхгүй. Тэгээ би хипхоп аягүй сонсдог. Хипхоп оролддог тийм байсан. Тэгээд тэр дууг сонсоод тэр цомгийг 7 хоног сонссон. Дасралтгүй эхнээс нь хавлаад 11 трактай байлоо дээ. Тэгээд 7 хоног яг дасралтгүй сонсоод тэгэл орцсон. Чи яг 5 хоног байж таарсан. Анх яг хөдөө нэг жуучны баазд ажиллаж байхдаа хүнтэй танилцчихсан. Тэгээд тэр хүнээс мэдээж яг Bob Marley-гийн CD цомгийг авч сонсоод тэгээд дараа нь хотод ирснийгээ дараа интернет ухаж төнгөж байгаа регийг бүр илүү шимтээ тэгээд тэрэндээ дуурлаад одоо харин реги гэж өөрөө ингэж явж байгаа. Тэгэл нөгөө нэг цомгоо сонсоод регэд ороод маш ихээр дуурлаад тэгэл аян сонсоод аянаас нь л голдуу тэр мэдрэмжүүдийг аваад аян сонсоод агуулга гарч ирэл ийм юмны тухай дуулж байгаа юм байна те. Иймэрхүү юмны тухай дуулж байгаа юм байна. Ийм дуулдаг урсгал байна гэж ойлгоод дуртай болол. Тэгээд манай найз нөгөө гишүүн маань одоо хүмүүс бол клик бүүмийн К гэж аяг мэднэ. Тэр бит хоёр нэг дор ажилдаг байж байгаа. Тэгээд тэр маань бас регэд дуртай, би ч бас регэд дуртай байж таарад. Хоёулаа тэгээд нийлээл хамтлаг байгуулаад. Гэтэ яг анх бол бас регэ хамтлаг байгуулдаг юм аа. Хипхоп хамтлаг байгуулсан байхгүй. Тэгээд манай нэг бас нэг дүү маань регэ сонирхол регэ дуулна гэж яваад байдаг. Тэгсэн мөртлөө дуугаа хийхгүй ингээл яриа л яваад байдаг байхгүй. Тэгэнгუут нь дис хийсэн байхгүй. За дисээ хийхдээ бид хоёр регэгээр хийчихийгээд анх зүгээр нэг дуу гэж бол хэлэхгүй зүйл микстейп ч юм уу санаадаа гэдэг нэг тийм дис хийсэн чи хүмүүст амар хүрцэн. Айгу таалагдсан. Тэгэнгუут нь баясангуудаа яг одоо сайхан байна гэдээ дахиад нэг дуу гаргасан. За боли хоёулаа регэ болъё гэж шууд тэгэл тэрнээс хойш тэгэл нэрээ соолжоос болгоод яг шинэ гэх юм уу 2005 оны үед бол зөвхөн манай соолжоос биш регэ мэн гэдэг нэг залуу дуулсан хэд хэдэн дуу бүтээл гаргаад клип тэр цацчихсан. За Rastafari гэдэг бас хамтлаг байна. Бас өөр тал. Зэрэг ярилцаж хөгжөөгөө тусдаа хөгж. Тэгээ манай соолжоос гэдэг энэ гурван бүтээлч байсан. Реги уран бүтээлчдийн салшгүй нэг хэсэг бол дредлог хүсний стил юм. Этиопийн уламжлалт шашнаас үүдэлтэй энэхүү үсийг Rastafari хөдөлгөөнтэй ч холбон үздэг. Үс байна одоо миний толгой дээр байгаа. Энэ бол дредлог гэдэг нэртэй. Дредлог хүстэй болно гэдэг маань өөрөө одоо өөрийгөө ч гэх юм уу. Яг Ямайктай болохоор Африктай болохоор раста хүмүүс гэж байдаг. А тэр нь дредлогтой хүмүүс байдаг. Раста хүмүүс дредлогтой хүмүүс раста гэсэн ойлголт ирэхэд бол Африктай байдаг. А Монголд бол яг энэ урсгалыг хүмүүс таниулъя олонд мэдүүлъя гэж байгаа болохоор иймэрхүү хүстэй байх нь зөв юм болов уу гэж бодсон үүднээсээ. Тэгээд бас нөгөө талаасаа би өөрөө регийн уран бүтээлч гэж явж байгаа болохоор бас нэг стил имижэнд анхаарах хэрэгтэй гэдэг үүднээсээ дредлог хэлсэн байна. Нөгөө л энэ бол миний мэрэгжилтэй холбоотой учраас би тийм үстэй байж болохгүй л дээ. Гэхдээ болмоор байна. Гэхдээ тийм боломж байхгүй надад бол. Хитэн төгрөг хэрвээ тэр нь байвал тэт. Реги хөгжим, реги урсгал гэдэг маань зүгээр л хөгжмийн урсгал хүмүүст ямар нэгэн таашаалыг өгж байгаа зүйл болохоос ямар нэгэн буруу зүйл бол татчаа зүйл байхгүй. Тэ одоо тайвшрал байна. Тэ нэг үсэл ч юм уу, энэрл ч юм уу, тэ гоё юм тийм нэг 50 мэдрэмж байгаа ш дулаан. Реги хөгжмийг ердөө зүгээр
3 үгээр илэрхийлээ. Тэрний их амар байна. Рег хөгжмийг төвөрт. Хайр, 2 дугаарт бас хайр, 3 дугаарт бас хайр. Энэхүү мэдээллийн үнд дээр бас дугуйн тухай ярьсан тийм ээ. Монгол улсад бас дугуйн зам тавигдсан байгаа. Энэхүү одоо дугуйн замуудыг илүү их одоо зохион байгуулалтад тавиад өгөх юм бол энд явж байгаа хүүхэд залуучууд дээрээс нь маш олон хүмүүс дугуй унж чөлөө цаг азуу болсон өнгөрүүлэх байх. Мэдээж дугуй ун одоо хөдөлгөөн хийнэ гэдэг нь эрүүл мэндэд ач тустай. Дээрээс нөө дугуйгаар ингээд байнга яваад сурч татчих юм бол бас замын нөгөө авцмын төвжирэл бас арих багассан шүү дээ. Тийм учраас дугуйхны замыг одоо зориултын замыг ингээд тавиад өгөх юм бол хүн болгон л ер нь эрүүл мэндэд анхаарал заавал машин суугаад ингээд яваад байхгүй дугуйнахыг хичээн шүү дээ тийм ээ. Тэгэлгүй ах уу. За амралтын өдрийн хөтөлбөрөөр үзэгч та бүхэндээ бас хөгжим мэдээлэл за тэгээд соёл урлаг гэд ерөнхийдөө бүхий л талын мэдээлэл зөвлөгөө зөвлөмж өгөхөөсөө гаднаас мэдлэг олгох үүднээс бүх төрлийн одоо урлагийн талаарх мэдээллийг бас оруулдаг байгаа шүү дээ. Харин одоо өргөжлүүлэн үзэгч та бүхэндээ дүрслэх урлагийн мэдээллийг өгөх гэж байна. За өнөөдөр бид Magic Realism
урлагийг онцлон хүргэж байгаа. Дүрслэг урлаг дундаа маш олон одоо урсгал чиглэлээр одоо урсгал чиглэлтэй байдаг тийм ээ. Гэхдээ миний бодлоор энэ дүрслэг урлагийн энэ одоо урлаг бол айл дээр үед баг хүмүүс хоорондоо ярьж одоо эхэлсэн үед ч гэдэг дүрслээ одоо хоорондоо хатны зургаас харахад ч юм уу одоо хоорондоо ингээд дүрсээр ярьж эхэлсэн үеэс эхэлсэн. Гэхдээ тэрийг ингээд харахад дүрслэг урлаг үнэхээр одоо хэдэн мянган сая жилийн өмнө баг хүмүүсээд дараа нь баг дүрслэх урлаг үүссэн юм болов уу гэж баг бодоход санагдаж шүү дээ. Тэгэлгүй ахаа. Тэгэхээр өнөөдөр энэ бас бидний онцлон хүргэж байгаа Magic Realism урлаг өөрөө маш их сонирхолтой. За ийм шидэт бүхий л зүйл одоо шидэт тийм ээ. Одоо ингээд тэрхүү Magic Realism урлагт одоо бүтээгдсэн бүтээл нь өөрөө одоо бүх зүйл нь одоо ийм шидэт үлгэрийн одоо мэдрэмжийг төрүүлж байдаг. Одоо жишээлбэл энэ санал нь хүртэл амьд бодтой одоо чамтай харилцдаг ч юм уу тийм их сонирхолтой урлаг юм байлаа. Тэгээд үзэгч та бүхэндээс Magic Realism урлагийн талаарх мэдээллийг хүргье. Magic Realism Нео сахликайт буюу шинэ эд зүйлс гих урсгалын халаа болж Magic Realism буюу шидэт бодит байдал гих урсгал түрэн гарч ирсэн байдаг. Экспрессионизмын түгшүүрт өнгө аясын эсрэг хөдөлсөн шинэ эд зүйлс урсгалынхан бодит байдлыг эергээр ингэхдээ тодорхой дүрслэхийг уриалжээ. Гэхдээ эдгээр уран бүтээлчдийн бүтээлүүд явсаар маш нарийн боловсруулсан алслалт, хэтрүүлэг бүхий хөдөлгөөнтэй дүрсүүд хатуу ширүүн хэлбэртэй метафизик зургуудтай ижил болж эхэлсэн гэдэг. Энэхүү аргаатад Magic Realism хэмээн нэрийджээ. (1925) онд Германы урлагийн шүүмжлэгч, критикч Франц Ро шинэ эд зүйлс урсгалын бүтээлдэх гэрэл зураг мэт наривчилсан дүрслэл ад зэтгэрийн өнгө аясыг Magic Realism гэсэн үгээр тооцоогчээ. Энэ нь бидний өдөр тутмын амьдралын ахуйн нууцыг шингээсэн эд зүйлсийг онцолсон ч ягт байдлаар үзэгчдэд бодит бус сэтгэл төрүүлэхээр байлаа. Үүний дараагаар 1940-с 1950 оны хооронд Иван Альбрайт, Паул Кадмус, Жорж Түкер нар Magic Realism-ыг хийж байлаа. Германы Magic Realist зураачдад Италийн зохиолч Massimo Bontempelli хэмээх хэрхмийн Magic зохиолууд нөлөөлсөн гэдэг. Massimo Bontempelli-г шидэт реализмаар зохиолоо төрүүлж байсан анхны зохиолч гэж дурдсан нь байдаг. Magic Realism нь Америкийн хөрсөнд боожсон тодруулбал Нью-Йоркотын хэсэг залуу зураачид 1930-аас 1950-ад онд Америкийн уран зурагт оруулж ирсэн Европын сюрреализмын нэг хувилбар юм. Урлаг судлаач Сосор Тухайлбал алдарч зураач Шагалын хэд хэдэн зурагт газрын татах хүчийг үл тоон жингүйдэн хөөрч буй хүнийг дүрсэлсэн байдаг. Логикоор бодвол ийм зүйл байж боломгүй. Ийхүү байж боломгүй шидэт зүйлсийг сэтгэж эхэлснээр Magic Realism бий болж эхэлжээ.
Мэжик дүрслэлийг илүүтэй хүүхэд олж хардаг ба хүүхдийн сэтгэхүй задгаа бөгөөд өөрийн ертөнцид итгэж үнэмшдэг хууль дүрм, ёс суртахуун болохгүй хэм хэмжээнд баригдаагүй байдаг. Хүүхэд үлгэр домгийг бодит мэтээр хүлээн авч тусгадаг нь үүнтэй холбоотой. Харин Magic Realist зургууд үзэгчдийг энэ л үлгэр домгийн мэт ертөнц рүү хөтөлтгөөрөө онцлогтой. Үзэгч та бүхэндээ их орон телевиз Амралтын хөтөлбөрийн 8 гарагийн дугаарыг хүргэлээ. Нэвтрүүлгийнхаа төгсгөлд сэтгэлд хоногсон сайхан аялалгааг хүргээд нэвтрүүлгээ өндөрлүүлэх болно. Өнөөдөр бас Амралтын сүүлийн өдөр маргааш шинэ 7 хоногийн эхний өдөр байгаа. За тэгээ Амралтынхаа өдрийг ая тухтай сайхан өр бүтээлтэй өнгөрүүлээд шинэ 7 хоногоо эрч хүчээр дүүрэн ухтаараа үзэгчтэй. Ингээд дараагийн бямб 8 гарагийн Амралтын өдрийн хөтөлбөрийн дугаараар иргэн уулзъя. Баяртай үзэгчтэй. Сайхан амраарай. Баяртай. So